Сайн бацгаана үзэгчдээ анхан шатны үсгийн сангийн 9-р хичээл танд хүрч байна. Бид өмнөх хичээлээрээ хоол хүнстэй холбогдсон мах махан бүтээгдэхүүний нэршил мөн хоолны жаргахад хэрэглэгдэх үйл үсийг үзсэн мэлээ. Харин өнөөдрийн хичээлийн дараа бид биеийнхээ аль хэсгийг хөвдөж байгааг англиар илэрхийлэх чадвартай болно. Та бүхэн зургатандаа ортон суугаад хичээлдээ өдөртөө оролцоорой. Эхлээд хамтдаа биеийн хэсгүүдийг хэн нэрлэгийг харцгаая. Толгоноос эхлэе. Head. Толгой шүү дээ. Head. Толгоон дээр ямар ихтэн байдаг вэ? За ус байдаг. Hair. За ус. Ear. Чих. За чих маань хос эрэхтэй учраас өчлөн олон тон дээр явдаг. Ears. За чих. Мөн нүд байдаг. Eyes. Нүд. Nose. Хамар. Mouth. Ам. Tooth. Шүд. Мөн шүд маань олон байдаг. Бид 32 цагаан шүдтэй шүү дээ. Тэгвэл шүдний олон тон дээр бид нар foods гэж эс авдаггүй. Feet гэж хэлнэ. За эдгээр толгоон дээр байгаа идэвхнүүдийнхаа нэрийг багшин дахин уншиж өгье. Багшигаа дагаад хамт уншаарай. Hair. Ус. Ears. Чих. Eyes. Нүд. Nose. Хамар. Mouth. Ам. Tooth. Шүд. Мөн face. За нүрийн хэсгийг бүгд нь бид нар face гэж хэлж байна. Хамтдаа биеийн хэсгийг харцгаая. Neck. Хүзүү. Shoulder. Мөр. Chest. Цээж. Stomach. Гэдэс. Back. Нуруу. За биеийн хэсгийнхаа үсийг багшин дахин уншиж өгье. Багшигаа дагаад зөв уншаарай. Neck. Хүзүү. Shoulder. Мөр. Chest. Цээж. Stomach. Гэдэс. Back. Нуруу. Тэгвэл хамтдаа гар хөлний хэсгүүдийг ярихад ямар үс байдаг вэ гэдгийг харцгаая. За гар мөрнөөс гарын үзүүр дуустал энэ хэсгийг arm гэж хэлдэг. Гарыг тэр чигтэн хэлэх юм тийм ээ. Харин буугуунаас урагшаа буруутай хэсгийг hand гэж нэрлэдэг. За буугыг wrist. W-ийг уншихгүй шууд wrist гэж уншиж байгаа анзаараарай. Wrist буугыг. За мөн гарын хуруунуудыг fingers гэж хэлнэ. Бол гарыг бүтнээр нь arm, за гарын хуруутай хэсгийг нь hand. Буугыг wrist. Харин гарын хуруунуудыг fingers гэж хэлж байна. Тэгвэл хөлийг ямар хэлэх вэ? Хөлийг юу гэх вэ? За хөл leg. Knee өвдөг. За энэ дээр knee гэж K-ийг бас унших байгааг анзаараарай. Knee өвдөг. За харин шагаанаас доошоо хөлний хэсгийг foot. Шагаа ankle. Хэрвээ бид ankle гэж унших юм бол хав гах гэсэн үг болдог бол ankle буюу аваагаар уншихаар шагаа гэсэн утгаар хэлж байна. Ankle хөлний шагаа. Toes хөлний хуруу. Мөн хөлний үсгийг ярихдаа heels гэж хэлдэг байна. За багшин хөлний тухай үгнүүдэд дахин уншиж өгье. Та бүхэн багшигаа дагаад зөв уншаарай. Leg хөл. Knee өвдөг. Foot шагаанаас доошох хөлний хэсэг. Ankle шагаа. Toes хөлний хуруу. Мөн heel хүний хөлний үсгийг нэмэт технод байна. Хамтдаа биеийн хэсгийг дэрхтэн орсон хэлцүүг сурцгаая. Та бүхэн дэцэнд анхаарлаа хандуулна уу? Эхний үг break a leg. За энэ үг маань хөлөө хуглах гэсэн утгатай үндсэн хэлж байна. Тэгвэл энэ үгийг хэлцүүгийн утгаар авахд шалгуур утгатай болдог. Жишээ Today's the big game. Yeah, break a leg. Today's the big game. Yeah, break a leg. Өнөөдөр том тоглолттой үстэй. За break a leg гэдэг маань хөлөө хуглаад ирээрэй гэсэн утгыг илэрхийлдэг. Харин good luck гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр өнөөдөр чухал тоглолттой шүү дээ. Тэгвэл амжилт хүсье гэсэн утгыг илэрхийлдэг байна. Break a leg гэсэн үг байна. Дараагийн үгсийг харцгаая. Face the music. Энэ үг маань үндсэн утгаараа хөгжимтэй нүүр тулах гэсэн утгыг илэрхийлдэг бол хэлцүүгийн утгаараа шал өөр утгатай. Хамтдаа харцгаая. I stayed out all night. I had to face the music from my wife. I stayed out all night. I had to face the music from my life.
Өчигдөр би гэртээ хоноогүй шүнжэнгөө гадуур явж байгаад ирлээ. Тэгээ эхнэрээсээ ирсэн хөгжимтэй нүрт болох болсон доо. Гэсэн хэлбэр байна. Тэгэхээр they face the music гэдэг бол эрүүний шүл уух, загнуулах гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тэгвэл эхнэрээсээ эрүүний шүл уух ёстой болсон гэсэн утгыг илэрхийлсэн байна. 3 дахь үгийг харцгаая. Head over heels. Head over heels. За үсгийн дээгүүр толгой байх гэсэн утгатай үг байна. Энэ үгийг ямар утгаар орж байгааг харцгаая. My brother is head over heels for his new girlfriend. My brother is head over heels for his new girlfriend. Энэ тохиолдолд ах маань шинэ найз охиндоо дурлцсан гэсэн утгыг илэрхийлдэг. Тэр head over heels гэдэг маань гүн гүнзгий дурлах гэсэн утгатай хэлцэг байна. Дараагийн үгсийг харцгаая. Let your hair down. Let your hair down. За яг махчлах юм бол үсээ доош нь буулга гэсэн утгатай үг байна тийм ээ. Тэгвэл хэл зүйн утгаар ямар утгатайг харцгаая. Go to the countryside and let your hair down. Go to the countryside and let your hair down. За тэгвэл хөдөө яваад үсээ буулгачаад ирээ гэсэн утгатай боловч хэл зүйн утгаараа let your hair down гэдэг бол relax, have fun гэсэн утгыг илэрхийлдэг. Амрах гэсэн утгатай аах. Тэгвэл хөдөө яваад сайхан амарчаад ирдээ гэсэн утгыг бид нэр let your hair down гэж хэлж байна. 5 дахь үгийг харцгаая. An old hand. An old hand. За махчлах юм бол хуучингаар, хөгшингаар гэсэн утгатай үг байна. Жишээг харцгаая. My uncle is an old hand at car repair. My uncle is an old hand at car repair. За манай авгах машин засах тал дээр хөгшингаар даа гэсэн утгатай тийм ээ. Тэгвэл an old hand гэдэг маань туршлагатай гэсэн утгыг илэрхийлдэг. Has a lot of experience буюу манай нагаа заагч машин засахдаа маш туршлагатай даа гэсэн утгыг илэрхийлдэг байна. Дараагийн үгийг харцгаая. Pull your leg. Pull your leg. За матчлах юм бол хөлийг нь татах гэсэн утгатай хэлцээд энэ хэлцээг жишээн дээрээс харцгаая. I just pulled your leg. I'm not single. I'm just pulled your leg. I'm not single. Би чиний хөлийг зүгээр л татсан юм аа. Би ганц би биш штэ гэсэн үг байна. Тэгвэл pull your leg гэдэг бол явуулах, хөөргөх, за мөн тоглоом тохуу хийх гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр би чамаар тоглосон юм аа. Би single биш штэ. Би ганц би биш гэдэг утгыг илэрхийлдэг байна. Тэгвэл өнөөдрийн хичээлээр сурсан эдгээр биеийн эрхтэн орсон 6 хэлцүүгээ давтаад нэгийг дасгал хийж үзцгээе. Хамтдаа энд байгаа 5 өгүүлбэрийг уншаад ард нь хоосон зэд ямар үг байх вэ гэдгийг нөхцгөөе. Эхний өгүүлбэрийг бошигнуулчихъя. I have a big exam tomorrow. I have a big exam tomorrow. Би маргааш маш том шалгалттай гэсэн. За тэгвэл найз нь энэ хүнд юу гэж хэлэх вэ? Маш том шалгалтанд нь амжилт хүсэн шүү дээ. Тэгвэл break a leg. Break a leg гэж хэлсэн байгаа юм тийм ээ. Амжилт хүсье. Хоёрдугаар өгүүлбэрийг харцгаая. You look very tired. How about taking a day off? 2. You look very tired. How about taking a day off? 2. How about taking a day off to let your hair down? To let your hair down. Тийм ээ. Яагаад амраад иж болохгүй гэсэн хэлбэрийг үүсгэж болно. За, дараагийн хэлбэрийг харцгаая. I really hate to from my parents. I really hate to from my parents. Би ээж аваасаа ингэх үнэхээр дурггүй. За, ямар хэлцэг байж болох вэ гэдгийг та бүхэн анхааралтай бодоорой. I really hate to from my parents. Мэсэ ээж аваасаа өрөөний шүлэх би үнэхээр дурггүй тийм ээ. I really hate to ямар гах вэ? Мэсэ face the music гэсэн байгаа. I really hate to face the music from my parents. Тэгвэл ээж аваасаа өрөөний шүлэх үнэхээр дурггүй гэсэн үг байна. За дөрөвдүгээр өгүүлбэр. I really like him. Maybe дурлцсан байх гэж хэлнэ. Тэгвэл дурлах, гүн гүнзгий дурлах гэсэн хэлц маань head over heels гэсэн хэлцээ шүү дээ. But I really like him. Maybe I am head over the heels. Гэвэл би түүнд дурлцсан юм шиг байна гэсэн утгыг илэрхийлнэ. Хамгийн сүүлийн үйлдэлийг харцгаая. I don't believe you. Don't гэсэн байна. I don't believe you.
Та бүхэн анхааралтай уншиж байгаад ямар үг байх вэ гэдгийг нөхөөрэй. Хариугаа шалгацгаая. Би чамд итгэхгүй байна. I don't believe you. Тэгээд надад тоглохоо боль. Гэвэл тоглох гэсэн үг маань pull your leg гэсэн үг гэдэг тийм ээ. Тэгвэл надад тоглохоо боль гэхлээр don't pull my leg гэж хэлнэ. Don't pull my leg. Надад бити тоглоодой гэсэн утгыг илэрхийлэх нэ. Jet англи хэлний сургууль дөрмөц суурилсан 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсэлт авч эхэллээ. Jet School of English. Үзэгчтэй анхан шатны үсгийн сангийн 9-р хичээл маань үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр хүний биеийн идэрхтэн болон биеийн хэсэг өвдөж байгаа гэдэг яаж илэрхийлэх вэ гэдэг үг хэлхийг үзэж байгаа байлээ. Одоо хамтдаа өвдөх гэсэн утгатай үйл үг сурцгаая. За өвдөх гэсэн үг маань ache гэсэн үг байна. Ache өвдөх гэсэн утгатай. За миний толгой өвдөд байна гэх юм бол my head is aching. My head is aching гэж хэлж болно. А гэхдээ бид тухайн биений хэсэг буюу идэрхтний ардлаас ache өвдөх гэсэн үйл үгээ залгаад өвчин гэсэн нэр үгийг үүсгэж болдог. За жишээлх юм бол толгой head тийм ээ. Head гэдэг үгний ардлаас ache гэсэн үйл үгийг залгаад нийлүүлээд a headache. A headache буюу толгойн өвчин гэсэн нэрийг үүсгэж байна. За тэгвэл шүд гэсэн үг араас залгаад шүдний өвчин гэдэг үг үүсгэе. Toothache гэсэн утгыг илэрхийлж байна юм ээ. Toothache шүдний өвчин. За гидсний өвчин гэж хэлвэл гидс stomach ache буюу гидсний өвчин гэмээр хэлдэг байна. Тэгвэл бид ache гэж аваад өвчин гэсэн нэрийг үүсгэн байгаа тохиолдолд миний толгой өвдөд байна гэж ярихдаа I have got гэсэн хэлцийг ашиглаж боддог. Тэгэхээр I have got a headache. I have got a headache. Миний толгой өвдөд байна гэсэн. За тэгвэл миний гидс өвдөд байна гэх юм бол I have got a stomach ache. I have got a stomach ache. Тэр магчлах юм бол надад толгойн өвчин байна, надад гидсний өвчин байна гэсэн утгыг илэрхийлдэг байна. За мөн ache гэж аваагүйгээр өвчин гэж илэрхийлсэн үгс байдаг. За жишээлх юм бол a temperature. Энэ бол халуурах гэсэн өвчний нэрийг үүсгэж байна. A cold бол ханаад гэх мэт тийм ээ. Тэгвэл би ханаад хүрчлээ. I have got a cold гэж хэлж болно. За мөн хоолойны өвчин sore throat гэдэг байдаг. Тэгвэл миний хоолой өвдөд байна гэвэл I have got a sore throat гэж хэлэх нэ. Маш сайн байна. Тэгвэл бид тухайн биеийн бүх хэсгүүдээр ache гэдэг үгийг залгаад авах боломжгүй байдаг. За жишээлх юм бол хөл өвдөд байна гэвэл leg ache гэж байхгүй боломжгүй тийм ээ. Leg ache гэж хэлдэг. Гар өвдөд байна гэвэл arm ache гэж байдаг. Энэ тохиолдолд бид нэр my leg hurts гэж хэлдэг. My leg hurts. Миний хөл өвдөд байна. За тэгвэл миний шагаа өвдөд байна гэх юм бол my ankle hurts. My ankle hurts гэж хэлж болно. Тэгвэл ache гэж заалах боломжгүй тохиолдолд бид нар my гэж агаад эрхнээ хэлээд hurts гэсэн үгийг авч хэрэглэдэг байна. За бид хүний биеийн байдлыг асуугаад та зүгээр үү гэж асуухдаа хоёр янзын асуултыг асууж болдог. Жишээ нь are you okay? Are you okay? Та зүгээр үү? Мөн are you all right? Are you all right? За хүний биеийн байдлыг асуухтаа хэрэгэлдэг юм хоёр асуулт байна. За энэ тохиолдолд миний бие сайнгүй байна, би өвдөд байна гэж хариулахдаа no, I feel terrible. No, I feel terrible. Гэхдээ миний бие амар өвдөд байна. За мөн no, I feel sick. Мөн адилхан дээ. No, I feel sick. Би өвдөжлөө. Мөн no, I feel ill. No, I feel ill. Өвдөд байна. Эсвэл миний бие нэг сайнгүй байна гэдгээр no, I don't feel very well. No, I don't feel very well. Зэрэг хариулж байна. Тэгвэл тухайн хүн яг юу ч нүгдсэн бэ гэдгээр асуулт асуухдаа хоёр янзаар асуулж болно. What's wrong? What's wrong? Юу ч нүгдөө вэ? Эсвэл what's the matter? What's the matter? Мөн адилхан тийм ээ юу ч нүгдөө вэ гэдэг ийм хоёр асуултаар асууж болно. Энэ тохиолдолд бид нар яг биеийн аль хэсэг тийм ээ аль эрхтэн өвдөж байгаа вэ гэдгээ хэлэх шаардлагатай болно. Тэгвэл толгой өвдөд байна гэвэл I have got a headache. Тийм ээ хоолой өвдөд байна гэвэл I have got a sore throat. За миний хөл өвдөд байна гэдгээ хэлвэл my leg hurts. Зэрэгээр хэлэх нэ. Тэгвэл хамтдаа би чинь сайн уу, юу чинь өвдөө вэ гэх мэт тийм ээ энэ асуултуудаа ашиглаад дадлага хийцгээе. За энэ дөрвөн хүний зураг дэлгэцэн дээр гарч ирэн та бүхэн зураг хараад таны бие зүгээр үү гэж асууя. За тэгээд мөн юу чинь өвдөө вэ гэдэг асуултуудыг асууя. Мөн энэ хүний зургийг хараад ямар хариулт өгөх вэ гэдгийг хамтдаа таацгаая.
За эхний зураг. Та зүгээр үү гэж асууя. Okay-ээр асууж болно тийм ээ. Are you okay? За энэ хүн маань зүгээр харагдахгүй байна тийм ээ. Өвдсөн байна. Тэгвэл No, I feel terrible. No, I feel terrible. Гэ миний би амар өвдөд байна. Хамтдаа юу нүвцэн бэ гэдгийг асууя. What's wrong? What's wrong? За зурган дээр энэ хүүхдийн маань шүд өвдсөн байх шүү дээ. Тэгвэл шүд өвдөд байна гэж хэлэх нь I have got a toothache. I have got a toothache. Шүд өвдөд байна гэнэ тийм ээ. Маш сайн. За хоёрдугаар зургийг харцгаая. Энэ хүнээс таны би зүгээр үү гэж асууя. За дөрөв окей гэж асуусан юм чи одоо нөгөө асуултаар нь асууя. Are you all right? Are you all right? Та зүгээр үү? За энэ хүний маань би сайнгүй байна. Тэгвэл хариулна. No, I don't feel very well. No, I don't feel very well. Гэ миний би сайнгүй байна. За юу нүвцэн бэ гэдгийг асууя. Өмнөх асуусан асуултынхаа нөгөө асуултыг асууя. What's the matter? What's the matter? Юу болов вэ? Харин хүний маань өвдөг нүвцэн биш үү? За нэг л өвдөг нүвцэн байна. Тэгвэл my knee hurts. My knee hurts. Ингэж хариулсан байна. Маш сайн байна үзэгчтэй. Хамтдаа өнөөдрийн хичээлээр сурсан хүний биеийн байдлыг асууж байгаа болон биеийнхээ аль гэсийн өвдөж байгааг илэрхийлсэн үгсээ ашиглаад видеог нөхцгөөе. За бид одоо видео үзэн. За энэ видеон дээр маань хүмүүсийн яриа байхгүй байгаа. Тэгвэл бид л видеогоо хараад энэ хоёр хүн юу гэж ярих болоо гэдэг харилцан яриаг нөхцгөөе. За эхний видеог хамтдаа үзье. Энэхүү харилцан ярианд маань Simon, Rachel гэсэн хоёр найз гарч ийн шүү дээ. Эхлээд энэ хоёр хоорондоо мэдлэх хэстэй байгаа тийм ээ. Hi Rachel. Hello Simon. You don't look very well. Simon чиний би сайнгүй харагдаж байна. Тэгвэл энэ дээр чи зүгээр үү гэж асуух хэрэгтэй болох юм тийм ээ. Are you okay? Are you okay? За харин Simon-ы би их муу байсан юм чинь. Гээ миний би их муу байна гэж хэлнэ. I feel terrible тийм ээ. No, I feel terrible. За харин Rachel oh dear. За яг юу ч өвдөө вэ гэдэг асуулт гарах хэрэгтэй. What's wrong? Маш сайн. What's wrong? Харин Simon-ы гидсэн өвцөн харагдаж байна тийм ээ. Оо харин гидс өвдөд байна гэдэг хариулт өгье. I have got a stomach ache. I have got a stomach ache. Гидс өвдөд байна. За одоо хамтдаа энэ хүү харилцан яриагаа дуутай нь үзцгээе гэдүүлээ. Өнөөдөр нөхсөн үгс маань зөв байна уу, буруу байна уу гэдгийг шалгацгаая. Hi Rachel. Hello, Simon. You don't look very well. Are you okay? No, I feel terrible. Oh dear. What's wrong? I've got a terrible stomachache. Анхаар шатны үсгийн сангийн 9-р хичээл маань үгээр өндөрлөж байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр хүний биеийн хэсэг, эд эрхтэн, за мөн эдгээр биеийн эдэрхтэн орсон хил зүгнүүд түнчлэн өвчин ярихад хэрэглэгдэх үгсийг үзлээ шүү дээ. Та бүхэн өнөөдрийн хичээлээр үзсэн үг хэллээ. Өдөр тутмынхаа амьдрал зөв хэрэглэнэ гэдэгт итгэж байна. Дараагийн хичээлээрээ иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. It's the end of the lesson. Thank you for paying attention. See you next lesson. Bye.